Тоормзны шингэн болон нахлаатыг хэрхэн шалгадаг вэ? Энэ маш амархан. Та өдөр тутам хөдөлгөөнд оролцохдоо эсвэл хол зам гарахдаа тоормзны шингэнээ шалгаж байгаарай. Мөн 5000 км тутамд нахлаатыг шалгуулаарай. Хэрвээ таны нахлаад чахарч дуурах чимээтэй байвал та тэр доор нь шалгахыг үйлдвэрлэгчийн гарын авлага номон дээр заасан байдаг. Ингээд хамтдаа тоормзны шингэнээ шалгацгаая. Машины тоормзны шингэний банкн дээр brake fluid гэсэн тэмдэглэгээ байгаа. Үүнийг тоолох хэрэгтэй. Дараа нь банкн дээрх max болон min гэсэн тэмдэглэгийг хараад хэрвээ тоормзны шингэн max дээр байвал хэвийн, minimum дээр байвал та нахлаатаа шалгуулад хэрвээ нахлаад нь хэвийн болвол шингэнээ заавал нэмүүлээрэй.